За охины асаанантын 9 сарыг ямар байхыг харцгаая. Зуны турш ер нь 7-8 сард охины асаананттай хүмүүстэй хэцүү цаг үе өрнөлөө. Учир нь 12 дугаар хаус дээр буудгарыг ретрогрейд хөдөлгөөнд орж маш олон охины асаананттай хүмүүс жоохон тусгаарлагдмал байдалтай байсан, эсвэл баг зэргийн сэтгэл хямралд байсан болов уу гэж таамаглаж байна. За 9 сарын 2-ноос охиныг эрхшээгч буудгарыг нь охины орд руу нүнэ. Тэгэхээр 12 дахь хаваасаас явж гин гэсэн үг. Тэгэхээр энэ зуны турш байсан уур амьсгал, энергийн шилжилт өрнөж байна. Буудгарыг 1-р хаваас дээр ирсэнгүүд охины ордын өөрийн төрөлхийн онцлог шинж чанараараа байхад тохиромжтой өөрийн гэрте байгаа мэт сэтгэл төрөх болов уу гэж таамаглаж байна. Охины ордын хүмүүс чинь төрөлхийн жоохон юмыг тооцоолох дуртай, ургуулсан бодох дуртай, эсвэл цэвэрлэж, цэгцтэй байлгаж, эмх цэгцтэй, дэг журамтай байхыг хүсдэг. Мөн дадал, зуршил, рутины дагуу амьдрах, ямар нэг өдөр тутмын ажил хэрэгээ хийж хөдөлмөрлөх гэх мэтлэнгээр эсвэл эрүүл мэндийн асуудлууд дээр илүү төвлөрч, эсвэл ямар нэгэн байдлаар нэг зүйлийг суралцах ч юм уу, нэг зүйлийг төгсгөх гэж хичээх гэх мэтлэнгээр өөрийнхөө хүссэн зүйлсийг хийхэд тааламжтай тийм сар эхэлж байна. Нэг ялангуяа өнгөрсөн 8 сарын 23-нд болсон шинэ сар охины орд дээр болсон. Тэгээ мөн 9 сард болохны өмнө ч мөн адил охины орд дээр болно. Тэгэхээр энэ нэг сарын хугацаанд ерөнхийдөө хэртэлтийн улирал болж байгаа учраас энэ хэртэлт нь онцгойлон охины асаанант нарт ихээр нөлөөлж байгаа. Амьдралдаа маш том өөрчлөлтүүдийг хийж байгаа. Эсвэл ямар нэгэн том өөрчлөлтүүдийг хийхээр шийдсэн ямар нэгэн байдлаар өмнөх шигээ биш, цааш шинэ эхлэлийг бэлэгдэж байна. Энэ нэг сар нь. Сарын 18-нд буудгарыг нь 2 дугаар хаус буюу жинлүүрийн орд руу нэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 18-наас хойш охины асаананттай хүмүүсийг хүрээлэх орчин 2 дугаар хаусын сэдвээр солигдно. 2 дугаар хаус нь эд мөнгө, хувийн санхүү, амжиргааны зардал, хоол хүнс, материалын эд зүйл, мэт материализмыг өөртөө агуулдаг хаус юм. Тэгэхээр энэ 18-наас хойш охины асаананттай хүмүүс мөнгө хэрхэн олох тал дээр илүү их төвлөрөх, эсвэл мөнгө зарлагдах тал дээр төвлөрөх, эсвэл мөнгөө хэрхэн хямгадаж амьдрах, хэрхэн ухаалгаар зохицуулах тал дээр мөнгөний тооцоолол ихтэй амьдрах тийм боломжтой. Эсвэл мөнгөний зарлага ихсэх, мөнгө нь эсвэл худалдан авалт хийх ч юм уу, амттай хоол идэх ч юм уу гэх мэтлэнгээр ямар нэгэн байдлаар хоол хүнс эд зүйлд төвлөрсөн тийм цаг хугацаа 18-наас хойш эхлэх болно. Ерөнхийдөө энэ сар маш их үйл явдал болж байгаа. Учир нь охины орд дээр нар, бууд, мөн суугар гараг гэх мэтлэн маш олон гаригууд ирсэн байгаа. Мөн маш олон янз бүрийн гаригийн нөлөө аспектуудыг авч байгаа учраас ер нь олон төрлийн үйл хэрэг ихтэй заавгүй хөдөлгөөнтэй сайнтай муутай тийм сар болж ин гэж боддоорой. 9 сарын 3-нд бууд гарыг Тэнгэрийн мангарагтад дөрвөлж байгаа аспект үсгэн 2-4 хооронд гинтийн тамглаг үйл хэрэг тохиох боломжтой. Эсвэл танд ямар нэгэн гинтийн санаа төрөөд ямар нэгэн хийд зүйлээ хийж эхлэх ч юм уу. Эсвэл хийдэг зүйлээ болоод огцом өөр хин нэгэнтэй уулзах ч юм уу. Эсвэл ямар нэгэн зүйлийг хийхээр шийдэж ийшээ тийшээ явах ч юм уу. Эсвэл ямар нэгэн ажил хийх ч юм уу. Гэх мэтлэнгээр энэ нь гинтийн таамаглаагүй сюрприз тийм нөлөөг өгнө. Гэхдээ Ураносын нөлөө нь гинтийн таамаглаагүй байдлаар эрүүл мэндийг нутгах ч юм уу гимтэж бэртэх хэрсэлтэй байдаг учраас мөн болгоомжлол зүгээр. За 9 сарын 11, 12, 13-нд бол нар болон бууд гарыг бүгдээрээ өмнөд занглаатай уулзна. За өмнөд занглаатай уулзах нь 7-ноос 15-ны хооронд нөлөөлнө. Тэгэхээр өмнөд занглаг гэдэг нь таагдаж буй хаалгыг хэлдэг. Тэгэхээр энэ хугацаанд ямар нэгэн зүйлийг дуусгахыг хичээх үе байж болно. Эсвэл ямар нэгэн зүйлийг эд зүйлээ цэгцлээд өөрийгөө жоохон үгсгэх ч юм уу, жоохон сэтгэл санааны хувьд баг зэргийн уналттай ч юм уу өөрийгөө цэгцлээд сэтгэл санаагаа цэгцлээд эд зүйлсээ цэгцлэхэд ер нь тааламжтай. Шинэ зүйлсийг ухтаж авахын тулд хуучин зүйлсийг өдөж өнгөрөөхөд тааламжтай үе шүү. Мөн ижил цаг хугацаанд нар болон бууд гарыг бархасад гарагийн секстэл аспектыг авна. Тэгэхээр мөн ижил цаг хугацаанд 7-наас 17-ны хооронд нэг хаалга хаагдж байхад дахиад нэг шинэ хаалга нэгдэн гэсэндээ тэгэхээр мөн энэ үед өөрийгөө хөгжүүлэх ч юм уу ямар нэгэн бас өөр зүйлсийг хийж эхлэх хүсэл эрмэлзэлтэй байж магадгүй. Эдгээр үе сайнтай муутай төгсгөөд эсвэл шинээр эхэлж байгаа нэг тиймэрхүү үе нэрхтээ үе байх болно.
За мөн ижил цаг хугацаад 13-ны өдөр нар бууд гарагтай уулзна. Тэгэхээр нарны нөлөөнд 9-өөс 18-ны хооронд нарны нөлөөнд та мэдээлэлтэй харьцах шаардлага гарах ч юм уу, эсвэл чухал мэдээлэл сонсох ч юм уу, эсвэл таны хийж байгаа үйл хэрэг нь бусдад таалагдаад та ингээ бусдын анхаарлыг татаж чадах, спотлайт авах боломжтой. Бусдын өмнө хичээл заах, эсвэл илтгэл тавих ч юм уу, эсвэл презентацийн тавих гэх мэтлэнгээр энэ нь таатай нөлөөлж болно. Гэхдээ нарны нөлөө нь бас сайн талыг ил гаргахчсан таны алдаа дутагдaltaа талыг бас ил гаргаж олонний хаалыг татаж бас магадгүй учраас бие зөв авчиж дүрм журмын дагуу юм аяхэд хангалттай. 16-наас 24-ний хооронд бууд гараг болон нар нь буцах хөдөлгөөнд буяа санчир гарагтай эсрэгцэж байна. Тэгэхээр 3 дахь 7 хоногийн турш бол би өвдөх, би сүлдөх, эсвэл ямар нэгэн ачаалттай байдал үүсэх ч юм уу, завгүй байгаад өөр төр чи хариуцлага оногдсон тийм үе байж болно. Тийм учраас болгоомжлоорой бие бодож эрүүл мэндэд анхаарч дархлаагаа дэмжих хэрэгтэй болов. Санчир гарагийн нөлөө танд хязгаарлалтаар нөлөөлж баг зэргийн хүйтэн хөндөй, эсвэл жоохон дуугүй дотгошоогоо сэтгэл санаа жоохон онцгой болох ч юм уу те, баг зэргийн төвчээр шаардсан сорилтуудыг авчрах боломжтой. Одгоо энэ нь бас санчир гараг нь одоогоор таны 7 дугаар хаус дээр байгаа учраас 1-ээс 7 дугаар хаусын хооронд эсрэгцэж байгаа тэрсэлтийн үүсэх, хосын харилцаанд тэрсэлтийн үүсэх, ямар нэгэн бүх төрлийн нэг харилцаа, гэрээ хэлцээр түншлэл харилцаанд баг зэргийн хурцдмал өрсөлдөөн товарын хасгалаас бүрдүүлж магадгүй. За өөрийн бие эрүүл мэндийн тал дээр ярих юм бол 9 сарын 19-ний нөлөө бас байна. Бууд гараг Нептунтэй эсрэгцэн далайван гарагийн нөлөө нь ийм уух, далайван гарагийн нөлөө нь эмчилгээ хийлгэх, ийм уух, эсвэл манрах, арх тамхи, чихэр, кофе ихээр хэрэглэх гих мэтлэнгээр сахилга батыг байхгүй болгодог. Тэгэхээр энэ үед өвдөх гих зэрэгээс ирэн сэргүүлэл зохимжтой. Өөр тохиолдолд зарим охины санаатай хүмүүсийн үед эм тан хэрэглээж, эсвэл бодит байдлаас тасрах, эсвэл арх уух гих мэтлэнгээр жоохон манандсан уур амьсгалтай байх болов. Хөнгөн тохиолдолд бол жоохон даун болоод жоохон гуниглаад ч юм уу те, эсвэл зүгээр жоохон манраад ирч хүчгүй жоохон суйлдаа байж болно. Сарын 23-нд мөн адил Нептуний нөлөө орж ирж байна. Тэгэхээр 23 18-наас 20-ны өдрүүдэд, 23-аас 25-ны өдрүүдэд бол бас л эм тан хэрэглэх, эсвэл арх тамхи хэрэглэх гэх мэтлэнгээр манандсан уур амьсгалтай байх боломжтой байна. Уранысын нөлөө нь 19-наас 22-ны хооронд нөлөөлнө. Тэгэхээр энэ үед бас л ямар нэгэн байдлаар гинтийн таамаглаагүй, эсвэл ямар нэгэн харилцаа гэрээ хэлцээр нь цуслагдах, эсвэл гинтийн балеринын та уулзах гэх мэтлэнгээр нөлөөлнө. Тэгэхээр ерөнхийдөө энэ нэг сарыг ер нь болгоомжтой даваарай, амжилт хүсье. 7 дугаар хаус болох бүх төрлийн нэг харилцаа, хосын харилцаа, гэрээ хэлцээр түншил гэх мэтлэн сэдвүүдийг ямар байхыг харцгаая. 9 сарын 1-нд Сатурн ретроград эхэлсэн байгаа шүү дээ. Одоо санчир гараг буцах хөдөлгөөнд байгаа учраас таны 8 дугаар хаусаас 7 дугаар хаус буюу загсны орд руу эргэн нүүн. Ерөнхийдөө бол өмнөх саруудын forecast дээр дурдсан та санаж байна уу? Тэгээд 2023 оны 3 сараас хойш таны 7 дугаар хаус, харилцаа холбооны хаус дээр санчир гараг ирсэн. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд маш олон хүмүүс хосоосоо салсан, эсвэл хосоо салах шаардлага гарсан, эсвэл ямар нэгэн байдлаар нэг харилцаанд илүү хариуцлага өгөрж, эсвэл зарим хүмүүс нэг харилцаанд жоохон хүнд хэцүү мэдрэмжүүдийг мэдэрч, хязгаарлалт мэдэрч, олон хүнтэй муудалцаж харилцаагаа салгасан ч юм уу те. Гэх мэтлэнгээр ямар нэгэн гэрээ хэлцээр, ямар нэгэн харилцааны үйл хэргүүд нь хүнд хэцүү сорилттой үе болж өрнөсөн. Одоо харин саяхан 108 дугаар хаус руу санчир гараг нүүсэн байсан. Харин буцах хөдөлгөөний явцдаа эргээд 7 дугаар хаус руу эргэн нүүж байна. Тэгээд 7 дугаар хаус дээр өнгөрсөн хугацаанд одоо таны санчрын олгосон харилцааны даалгавар ингээ үлдсэн, орхигдуулсан зүйлс нь дахиж тань дээр хурж ир таныг сорих болно. Ямар нэг харилцаа холбоо нь хөндөрөх, одоо саалах, эсвэл хязгаарлагдах харилцаа нь асуудалтай байна. Ерөнхийдөө бол таны 7 дугаар хаус дээр сүүлийн удаа энэ final round болж байна. Тэгээд энэ нь хэр удаа үргэлжлэх вэ гэхээр 26 оны Валентин хүртэл 2 сар хүртэл үргэлжлэх учраас энэ хугацаанд харилцаа холбооны асуудлуудад нэлээд болгоомжтой гараа. Хэрвээ та нөхөртөө, хостоо бол харилцаагаа авчруулахыг хүсэж байгаа бол илүү хичээл зүтгэл шаардагдсан, төвчээр шаардсан үе байх болно. Энэ муу тохиолдолд харилцаан сална. Нэг тиймэрхүү байна.
9 сарын 5-нд Бархасаад гарыг ангараг гарагийн нөлөөг авч ийн. Тэгэхээр 8 сарын 27-наас 9 сарын 13 хүртэл энэ хугацаанд нэг жоохон урт хугацаагаад энэ хугацаанд харилцаа холбооны тал дээр онцгүй үйл ойлголцсон, маргалцсан, хэрэлцсэн тийм үе байх боломжтой учраас болгоомжтой байгаарай. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр нь бүтэхгүй байх, эсвэл харилцаа нь асуудалтай байх боломжтой байна. 9 сарын 12 болон 13-нд нар болон бууд гарагийн нөлөөг авч байна. Тэгэхээр 7-ноос 17-ны хооронд бол чухал уулзалт хийх, чухал ихтгэл тавих ч юм уу, ямар нэгэн чухал ойрын аялалд гарах ч юм уу гэх зэргээр нөлөөлж болно. За 9 сарын 18 болон 21-ний аспектууд нь буцах хөдөлгөөнд буюу санчир гарагтай эсрэгдэж байна. Ерөнхийдөө 9 сард хүмүүстэй уулзах үйл хэргүүд ихээр өрнөх боломжтой байна. Гэхдээ 9 сарын 18 болон 21-ний аспект нь үйл ойлголцсон, жоохон ойлголцоход хэцүү, тэрсэлцэн, өрсөлдөөнтэй уур амьсгалтай байгаа учраас ерөнхийдөө болгоомжлол зүгээр юм байна. Маш их харилцааны үйл хэргүүд өрнөд байгаа хэрнээ харилцаа нь амар асуудалтай, тийм эвтэй таатай биш байна. Хавс буюу ажил мэргэжил нийгмийн харилцаа, карьерийн үр амьсгал ямар байхыг харцгаая. 9 сарын 3-нд бууд гарыг Тэнгэрийн ван гарагтай дөрвөлж байгаа аспект үсгэн 20-оос 4-ний хооронд ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд гинтийн таамаглаагүй огцом өөрчлөлтүүд тохиох боломжтой. 9 сарын 12-нд бууд гарыг өмнөд зангилаатай уулзсан. Тэгэхээр 10-оос 14-ний хооронд ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд ямар нэгэн төгсгөж тавьж явуулаад цэгцэлж байгаа ур амьсгал бүрдэж байна. Энүүд ямар нэгэн байдлаар таны хийж байгаа ажлын хугацаа хүртэл дуусах ёстой гэсэн дарамт шахалт мэдрэх юм уу? Эсвэл зарим тохиолдолд зарим охины санаатай хүмүүсэнүүд ажлаасаа гарах, эсвэл хийж байгаа ажлаа дуусгах гэх зэргээр нөлөөлөх боломжтой. Ижил цаг хугацаанд Бархасаад гарагийн нөлөө орж ирж байгаа учраас хүнд хэцүү нөхцөлд байгаа ч гэсэн дахиад шинэ боломжууд орж ирж байгаа, эсвэл ажил мэргэжлийн өсөлт тэлэлттэй үе бас байж болохоор байна. Ажил хайж байгаа бол шинээр ажилд орох гэж байгаа бол энэ үед шинэ боломжууд олдох боломжтой учраас яг 10-наас 15-ны өдрүүдийг ашиглаарай. 9 сарын 13-нд бууд гарыг нарны нөлөөг авч 9-ээс 18-ны хооронд нөлөөлнө. Энэ нь ажил мэргэжил нийгмийн харилцааны сэдвийн хүрээнд тодрон гарч ирэх, өөрийнх нь чадварыг харуулах, бусдын өмнө гаргах, өөрийг илтгэл тавих гэх мэтлэн эсвэл сонгон шалгарах гэх зэрэгт тааламжтай. Эсвэл таны хийсэн ажлын үр дүнг бусдад ил болгох тааламжтай. Нарны нөлөө нь сайн болон муу тал бүгднийг нийл гаргадаг учраас дүрм журмын дагуу ажиллахад бол асуудалгүй гэж бодож байна. За 9 сарын 18-нд бууд гарыг санчир гарагийн нөлөөг авч ийн. Тэгэхээр 16-наас 18-ны хооронд ажил мэргэжлийн жоохон хүндтэй сорилттой, эсвэл удаашралтай, хоошлогдсон ч юм уу, эсвэл та илүү хариуцлага гуйж илүү хичээл зүтгэл гаргаж ажиллах шаардлагатай болсон тийм нөхцөл байдал үүсэж магадгүй, маш их ядарч магадгүй учраас өөрийнх нь биед анхаараарай. Мөн ижил цаг хугацаанд 9 сарын 19-нд бууд гарыг 70 ван гарагтай эсрэгцэн. Тэгэхээр 18-аас 20-ны хооронд ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд жоохон манадсан ур амьсгал үүсэх, алдаа гаргахаас сэргийлэх хэрэгтэй. Тэгэхдээ өөр тохиолдолд ажлын газрын хүмүүстэйгээ гарч уух ч юм уу гих мэтлэнгээр нөлөөлж магадгүй. 4-р хаус буюу оршин суудаг газар, гэр бүл, эцэг их, эсвэл хувийн бизнес, үйл хөдлөх хөрөнгө, орон гэр гих мэтлэн дотоод сэдвийн хүрээнд ур амьсгал ямар байгааг харцгаая. За 9 сарын 5-нд ангараг гарыг Бархасаад гарагтай төрүүлж байгаа аспект үсгэн тэр ангараг гарагийн нөлөөнд 8 сарын 27-наас 9 сарын 13-ны хооронд гэр бүлтэйгээ муудалцах, эсвэл гэр нь чимээгүй тайван байна гэхээсээ илүү юм эвдрэх, эсвэл засварлах шаардлага гарах, асуудал гарах, эсвэл тийм чимээтэй, ассан ур амьсгалтай байхаараа эсвэл гэр бүлийн гишүүдтэй энэ үед хэрэлдэх, маргалдах, зодтолдох гэх жишээний асуудлуудтай, дайнтай, дажинтай үе байгаа учраас анхаараарай. За 9 сарын 12-нд болон 13-нд Бархасаад гарагийн нар болон бууд гарагийн нөлөөг авч 7-оос 17-ны хооронд ерөнхийдөө нөлөөлнө. Энэ хугацаанд гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах, уулзах, эсвэл чухал мэдээлэл дамжуулах, хэлэлцэх шаардлагатай гэр бүлийн хурал хийх ч юм уу эсвэл үйл хөдлөлттэй холбоотой асуудлууд дээр илүү их төвлөрж байгаа үе бас байж болно. Эсвэл энэ таны хувийн бизнес бас байж болно. Хувийн 4-р хаус нь гэр бүлийн дотоод сэдвийн
хариуцдаг ч гэсэн мөн өөрийн хувийн бизнес, хувийн YouTube ажилуулдаг сошиал медиач хаяг бүх төрлийн вебсайт ч юм уу бас байж болдог. 2 дугаар хавас буюу амжиргааны зардал, мөнгө санхүүгийн урамсгал ямар байгааг харцгаая. За 9 сарын 5-нд ангараг гарыг баруун сайд гарагтай дөрвөлжин аспект үүсгэнэ. Тэгээд энэ хугацаанд бол мөнгө санхүүгийн хувьд эерэг таатай орлого олох боломжтой, бэлгэсэл давах, тав тухтай урамсгал бүрдэх боломжтой байна. Мөн 9 сарын 16-нд сугар гарыг ангараг гарагтай сексэл аспект үүсгэж байна. Тэгэхээр 9 сарын 9-өөс 19-ний хооронд мөн адил мөнгө олох боломжтой, таатай, тухтай мөнгө санхүүгийн хувьд эрсдэлгүй харагдаж байна. Одоогийн байдлаар гэтээ ерөнхийдөө одоогийн байдлаар ангараг гарыг таны 2 дугаар хаваас болох шинэлүүрийн хорт дээр төсөлсөн үе учраас зардал ихээр гаргаж байгаа. Тийм мөнгө ихээр шатааж байгаа үе бас өрнөж байгаа. Гэхдээ тэр тухайн ангараг гарыг нь эерэг таатайгаар өгдөг нөлөө авч байгаа учраас сарын ихэнх 20 хоног болвол мөнгө санхүүгээр бол дэжгүй муугүй харагдаж байна. За гэхдээ 9 сарын 21 болон 24-ний аспектууд нь Юранус болон Плутогийн нөлөөг авч байна. 19-наас 27-ны хооронд бол эд зүйл эвдрэх, мөнгө үүрэх, гинтийн байдлаар мөнгө зарлагдах, эсвэл сэтгэл хөдлөлөөрөө мөнгө зарлагдах. Эсвэл ямар нэгэн байдлаар таны төлөвлөгөөгүй байдлаар мөнгө гарах, торгууль төлөх ч юм уу, эсвэл торгууль төлөх ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар та үр зүйлээ төлөх ч юм уу те сүүлийн 10 хоног бол онцгүй жоохон мөнгө санхүү дээр анхаарал болгоомжтой үрэлдэгэн биш байхыг хүсье. Тооцоололтой байхыг зөвлөё. За ингээд 9 сарыг амжилттай даваарай гэж зөвлөе. Энэ eclipse season учраас амаргүй байх болов ялангуяа энэ зуны туушл ер нь охины санаатай хүмүүс их зүдэрлээ. Одоо харин 9 сард нэг мөр ингээд шинэ эхлэл хийцгээе. За тэгээд амжилт хүсье. Тэгээд дараагийн 10 сарын төлөвөөр уулзцгаая. Баяртай. Лайк, subscribe дараарай.